Сайн байцгаана уу спортлог залуусаа GA бэлгүүн мэдчилж байна. Энэ удаагийн видеоор та бүхэндээ креатин гэж юу юм бэ? Креатин нь ямар үйлчлэгээтэй байдаг юм бэ гэдэг асуултуудад хариулахаар боллоо. Юуны өмнө хамгийн түрүүнд хэлэхэд хүмүүс бодохдоо креатин нь зөвхөн юм нэмэлт цагаан унтаг байдаг. Тэгээд тэр нь зарим хүмүүс нь бодохдоо хортой, зарим нь болохоор хүч нэмдэг сайн зүйл гэдэг маш их олон төрлийн юм ярьдаг мөртлөөсөө яг креатин гэдэг молекул нь яг ямар молекул юм бэ? Яг юу хийдэг молекул юм бэ? Ямар үйлчлэгээтэй юм бэ? Биоорганизмд яаж үйлчлдэг юм бэ гэдэг талаас хүмүүс болохоор мэдлэг маш багтаа байдаг болохоор би энэ талаар жоохон ярих гэж бодлоо. Хамгийн түрүүнд хэлэхэд хүн болгон креатин гэдэг молекулыг биедээ булчиндаа тээж явдаг. Өөрөөр хэлбэл хүн болгон аргинин, глюцин, метионин гэдэг 3 амино хүчлийг хоол хүнсээрээ олж аваад энэ амино хүчлүүд нь хоорондоо цугтаа уруулд ороод креатин гэдэг молекулыг биедээ үүсгэдэг буюу бий болгодог. Та бүхэн одоо энэ харагдаж байгаа хамгийн зүүн талынхны хэсэг нь бол аргинины молекулын хэсэг байна. Хамгийн баруун талд нь яг глюцины молекулын хэсэг байгаа. Өөрөөр хэлбэл энэ гурав ингээд хоорондоо нийлээд энийг үүсгэдэг гэсэн үг. За тэгэхээр энэ процесс нь хаана явагддаг юм бэ гэвэл элгэнд явагддаг. Элэг өдөртөө насан турш хүний элэг өдөртөө 1-2 грамм креатин үйлдвэрлэдэг. Үүнээс гадна хүмүүс бас хүнсээрээ креатиныг бас нэмэлт креатин олж авч болдог. Жишээлбэл 1 кг үхрийн гахайн эсвэл түнаа загсны юм уу яргаа загсны маханд дунджаар 4 грамм креатин агуулдаг. За тэгэхээр одоо энэ зүйл маань ямар ч тийм сонин содон одоо өөрөөр хэлбэл химийн бодис биш гэсэн үг шүү дээ. Хүний бие организмд угаасаа байдаг зүйл. Тэгэхээр насан турш хүн дунджаар биедээ 120-150 г креатин биедээ байнга тээж явдаг. Яагаад хүмүүс байглаасаа хүн гэдэг амьтан одоо байглаасаа креатин гэдэг молекулыг бий болгодог юм бэ? Ямар үйлчлэгээтэй болоод хүмүүс энийг бий болгох юм бэ гэж та бүхэн бас асуух ба. Тэгэхээр энэ 3 амино хүчлүүдээр нийлүүлээд энэ молекулыг хийгээд энэ нь болохоор хүний биед ясны булчинг нэмэлт хүчээр хангах, бас зүрхэнд нэмэлт хүч өгөх, тэрнээс гадна тарих, нерв, хараанд тусдаа онцгой үйлчлэгээ өгдөг. Спортоор хичээлдэг хүмүүс креатин хэрэглэхдээ өөрөөр хэлбэл хамгийн гол нь булчингаа нэмэлт хүчтэй болгохын тулд спортоор хичээлдэг хүмүүс креатин хэрэглэдэг. Энэ нь яг ямар процесс хэрэг болдог вэ гэвэл та өөрөөр хэлбэл физикийн ажил буюу өөрөөр хэлбэл та спорт хийх үедээ энерги зарцуулдаг. Таны булчин ачаал авах үедээ энерги зарцуулна гэсэн үг. Одоо жишээлбэл би 2 толгойтой ингээд энд сунгацсан байгаа гэж бодоход энэ одоо амарч байгаа гэсэн үг. Одоо хэрвээ би нэг ямар нэгэн жин гартаа аваад дээш нь татах юм бол миний 2 толгойд зангирах үе гэсэн үг. Тэгэхээр би одоо физикийн ажил хийж байгаа гэсэн үг. Миний энд байгаа энэ жинг дээш нь явуулах үед энерги зарцуулагдаж байгаа. Тэр энерги зарцуулагдаж байгаа үед креатин гэдэг зүйл үйлчилдэг. Одоо өөрөөр хэлбэл булчин яг зангирах үед аденозин трифосфат буюу аденозин 3 фосфаттай аденозин гэдэг зүйл нь молекул нь аденозин дифосфат буюу аденозин 2 фосфат болж хувирдаг. Энэ одоо биологийн процесс гэсэн үг. Тэгэхээр та яг жишээлбэл энерги зарцуулах үедээ 1 фосфат нийлж алдж байгаа гэсэн үг. Одоо та ямар нэгэн дэлгүүрээс юм бодлож авахдаа мөнгө төлбөх шиг одоо биеийн энергийн нэгж нь болохоор энэ фосфат гэдэг зүйл. Тэгэхээр та энерги зарцуулахад фосфат алдагдаж байгаа гэсэн үг. Креатин одоо ямар үйлчлэгээтэй гэвэл та аденозин трифосфатаас аденозин дифосфат болгосон үед креатин нь нэмэлт фосфат өөртөө агуулдаг бөгөөд тэр фосфатаа аденозин дифосфаттай өгөөд аденозин дифосфатаас буцаагаад аденозин трифосфат маш хурдан болгох тийм чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл таныг маш хурдан нэмэлт хүчээр хангаж өгч байгаа. Тэгэхээр та төвчээртэй болно гэсэн өөр эсвэл одоо юу гэдэг спорт хийж байгаа хүний нэмэлт хүч болж хувирна гэсэн үг. Одоо 10 давталтай орсон бол креатин банк хэрэглэдэг хүний жишээлбэл 11-2 болдог ч юм уу. Та өөрөө булчиндаа нэмэлт хүч өгөөд байгаа гэсэн үг. За тэгэхээр спортоор хичээлдэг хүмүүс тийм болохоор креатиныг хэрэглэдэг. Одоо хэрэглэх зааврын талаар ярих юм бол анхан хүмүүс бодохдоо нэг хэсэгтээ
7 хоног 2-7 хоног 20 г өдөр болгон уугаад тэгээд дараа нь 3 г-аар ч уудаг юм уу гэсэн тийм бодлого бас байдаг байсан. Одоо хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны үндэссэн бас спортын эмчнэрийн зөвлөгөөгөөр бол хүн спортоор байнга хичээлдэг эрүүл хүн болгон өдөртөө 4-5 г креатин уухад тэр нь танд нэмэлт хүч өгдөг үйлчилгээтэй гэж заавар гарсан байгаа. Сөрөг нөлөөний талаар ярих юм бол яг 20 г-аар хэрэглэдэг үедээ хүмүүс бас анхааралтай байх хэрэгтэй. Би бол ерөнхийдөө 20 г-аар хэрэглэдэггүй, хэрэглэх сонирхол байгаагүй. Ерөнхийдөө байнга зүгээр өдөр болгон өглөө болгон би 5 г-ыг хэрэглэдэг. Тэгж хэрэглээд одоо 2-3 жил болж байгаа. Тогтмол хэрэглэдэг. 4-5 сар өдөр болгон хэрэглээд тэгээд 4-5 сар буцаагаад бас креатинг бие амраагаад тэгээд дахиад 4-5 сар буцаад креатиныг хэрэглэдэг тийм давталтайгаар би креатиныг хэрэглэдэг. Надад ямар нэгэн тийм сөрөг нөлөө одоо хүртэл анзаарагдаагүй. Би эмчийн үздэгээр бас ордог. Хамгийн гол зүйл нь яг 20 г-аар юм уу эсвэл хэтрүүлж хэрэглэсэн үедээ гидс эвгүүрэх, гидс мушгирах тиймэрхүү тохиолдлууд ажиглагддаг байсан. Тэрнээс гадна бас креатиныг их хэмжээгээр хэрэглээд байх үедээ арх тамхи юм уу ямар нэгэн өөр бодис хэрэглэх юм бол тэр нь бас сөрөг нөлөө болж магадгүй байх. Тэрнээс биш өдөртөө 4-5 г-ыг хэрэглээд хэрвээ таны бие эрүүл бол спортоор хичээлдэг бол байнга спортоор хичээлдэг бол танд яг таарах дооц гэсэн үг юм л да. Тэгээд яг ямар хүн спортоор хичээллэх ямар хүн креатин хэрэглүүл зүгээр вэ гэдэг зөвлөмж бол миний талаас зөвлөмж бол анхан шатныхан хүмүүс хэрэглээд хэрэггүй гэж зөвлөмөр байна. Учир нь анхан шатныхан эхлээд техникээ зөв сурах хэрэгтэй. Тэгээд угаасаа анхан шатныхан булчингийн хөгжилт маш сайн байдаг болохоор тэр үед креатин хэрэглэсэн хэрэглээгүй тэр нэмэлт хүчнийх нь гол онцлог нь анзаарахгүй. Харин хэрвээ та туршлагатайгаар олон жил хичээлээд нэг хэмжээнд очих юм бол креатиныг нэмэлтээр хэрэглээд өшөө илүү хүчтэйгээр өшөө зөв техниктэйгээр цаашаа өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг юм л да. Үүнээс гадна хүмүүс бас креатин чинь допингд орд юм уу ордгүй юм уу гэж асуудаг баг. Ингээд яг энэ дээр давтаж хэлэхэд энэ угаасаа байглаасаа биеинд байдаг зүйл болохоор допинг ямар ч допингд орохгүй жирийн биед байдаг байгалийн молекул гэсэн үг юм. Харин тэрэн дээр ярихад та креатиныг худалдаж авахдаа анхаарах зүйл нь гэх юм бол жишээлбэл би тэр 100% цэвэр зөвхөн креатин гэсэн нундаг ашигладаг. Одоо креатин моноhydrate гэж ярьдаг. Тэрнээс биш та өөр ямар нэгэн нэмэлт бодистой бэлтгэл уух юм бол тэр нэмэлт бодисын дотроо өөр допингийн юм орсон байж магадгүй. Тийм болохоор тэр тал дээр анзаарах хэрэгтэй байх. Тэрнээс биш зөвхөн яг креатин гэдэг энэ молекул нь болохоор ямар ч допингд ордоггүй зүйл юм аа.